За сайн бацхан Монгол Channel-ийнхаа мөгчин байна. За тэгэхээр саяхан хятад найзтайгаа хэрхэн одоо найзаасаа хүнээс тусламж гуйх вэ гэдэг талаар бичлэг оруулсан. Тэгээд бас чамгүй олон хүмүүст таалагдаад тэгээд ингээ хятад хэл сурч байгаа хүмүүст хэрэгтэй юм байна. Иймэрхүү бичлэг дандаа оруулж байгаарай гэдэг мессеж зөндөх авсан. Яг одоогийн байдлаар болонгууд би Монголд байгаа. Тэгээ манай хятад найз болонгууд хятад байгаа. Тэгэхээр бид хоёр хамтдаа яг бичлэг хийх боломж олвол бас жоохон тиймэрхүү байна. Магадгүй цаашдаа хоёр талаасаа видеого нийлүүлээд та нарт зориулаад бичлэг хийж болох ах гэж найдаж байна. Тэгээд хамгийн гол нь та нар маань яг юу сурмаар байна? Хятад хүнээс нь юу сурмаар байна? Тэрийгээ бас над руу мессежээр хэлэх юм бол би бас найзтайгаа ярилцж байгаад яг та нарын хүссэн бичлэгийг бол хийж явуулж болно шүү. За өнөөдөр бүгдээрээ юу ярих гэж байгаа гэхлээр миний бодлоор хятад улс бол дэлхий дээр байгаа бараг 20 ганц одоо international юм дэлхийн брэндүүдийг хятад хэл рүү орчуулсан одоо өөрснийхөө хэлээр нэрийг нь нэрлэдэг улс гэж боддог байхгүй юу? Та нар санал нийлж гэнэ үү яаж вэ? За санал нийлэхгүй бол бас хэлээрээ тэгээд одоо магадгүй та хятадын ингээ гудамжаар явж байгаад одоо Zara хаана гэдэг вэ ч юм уу, H&M хаана гэдэг вэ ч юм уу, за McDonald's хаана байдаг вэ гэж асуух юм бол хятад хүмүүс ер нь бол бараг хариулахгүй ойлгохгүй. Яг гэвэл хятадууд бүх энэ дэлхийн international брэндүүдийн нэрийг нь өөрснийхөө хэл дээр орчуулж гисэн байна. За олон юм яриад явах уу? Эхнээс нь international брэндүүдийн нэрийг хятадаар юу гэж хэлдгийг мэдэж авцгаая. За эхлээд айгүй энгийн өдөр тутам биднэрт хэрэг болох брэндүүдийн нэрийг сурч авцгаая. За эхнийх нь олонгууд McDonald's,麦当劳гэж нэрлэдэг. Тэгэхээр гудамжаар явж байгаа. 请问一下麦当劳在哪儿？请问一下附近有没有麦当劳гэж асууж болох нэ. Багийнх нь олонгууд Starbucks кофений брэнд байгаа шүү дээ. За Starbucks-ыг болонгууд Симбакэ. Тэгэхээр бас л хүнээс асуухтаа Симбакэ在哪儿тий? 附近有没有Симбакэ гэж асууж болох нэ. За дараагийнх нь болонгууд KFC байгаа шүү дээ. KFC хятадаар юу гэж хэлдэг гэхээр肯德基. McDonald's, KFC, Starbucks, Subway ба. Тэгээд Subway-ыг болонгууд赛百味. За хамгийн сүүлд нь Pizza Hut-ыг юу гэж хэлдэг гэхээр必胜客. Yeah, it's Pizza Hut. Ерөнхийдөө түргэн хоолны газар руу, кофений газар руу тайж явах юм бол энэ брэндүүдийнхаа нэрийг хятадаар заавал мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хятадууд өөрснөө ингээ орчуулад хэрэглээ сурсан байдаг болохоор та McDonald's хаан байна гэх юм бол яг магадгүй залуу хүмүүс нь ойлгох байх. Ихэнх хувь нь ойлгохгүй. Тэгэхээр брэндүүдийн нэрийг хятадаар хэлж сайн сураарай. За амжилт. Хэрвээ бичлэгнүүд маань танд таалагдж байгаа бол хэрэгтэй юм шиг санагдж байгаа бол та бичлэгийг маань үзэж байгаа пэйж болон channel дээрээ follow хийж лайк дарахаа мартаа. Баярлалаа.